Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин үргэе. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Анжигай, хөтлөгч цэцэг, найруулагч Баяранар элдв шипийн нэвтрүүлгийг өргөхөд бэлэн боллоо. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд үргэе. Баярлаа. Хитяхан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниса брэнд хамтран ажиллана. За мөн хит хөлрөөлт таг үнэр ард хоцорлоо гэсэн уриатаагаар Дриклор хөлс дарагч хамтран ажиллана. За өнөөдөр бол пүрэв гарагт бид нар үйлчлэгээ гэдэг сэдвээр ярьдаг. За бидний бас үйлчлэгээ авдаг нэг зүйл бол одоо томоохон ивент зохион байгуулах үедээ одоо ивент хоолуудаас ч юм уу нэг бол ресторан, зоогийн газруудаас үйлчлэгээ авдаг. За юу гэхээр одоо ч нэг баахан хүмүүс шагнал авлаа штэ сая ч одоо баахан хүмүүс шагнал авсан. Нөгөө шагналын найрч гэдэг юм уу. За өөр ямар нэгэн найр. Одоо ч хүмүүс тэгэл насны найр байна, элдв бусын юм болно те. За энэ бүх зүйлүүдийг хийхэд одоо найр хийх газраа судлаа. Ер нь найр наадам хийх тохиолдолд хэдүүлээ ямар газруудыг өмнө нь сонгож байв, юуг нь анхаарах ёстой байсан юм бэ? Хэнийг урддаг юм бэ те? Урилга хаана хэвлүүлсэн. За хэвлэлийн талаар ч дараа нь ярив дөө. Зөвхөн найрныхаа талаар л ярив. Тэгэхээр найр дундаа яг хаана яаж хийвэл зохистой вэ гэдэг талаар яриа тий. Хоол унданд нь юу аав. Тэгээд тэр нөгөө тухайн үйлчлэгээ үзүүлж байгаа газраасаа юуг нь авдаг юм бэ? Одоо жишээлбэл ингээд нөгөө нэг юу муу яадаг штэ. Тайз юмнуудаа яаж засдаг юм бэ? Лед дэлгэцэн дээрээ юу гаргадаг юм бэ? Тэ ямар юмнууд гаргадаг юм бэ? За хөтлөгч нь цаанаас нь байдаг юм байна уу? Урлагийн номерууд яах юм бэ? Тэ за тэгээд ширээгээ хитэр засвал зүйтэй байдгийн байна. Гэх мэтэр. За одоо манайхан ч одоо нэг 10-аар засаа сурцсан. 10-10-аар нь суулгаад бүр сурчлаа шүү. Харин яад юм бол одоо хитэн хүн ирж байгаасаа шалтгааллах та тий. Үгүй ер нь Чингисийн үеэсээ бид нар 10-ын системтэй байсан. Тэгээ 10-10-аар үдсүүл амар байгаа юм л да гэж. Аха манай эмээгийн алтан газны найрыг 2012 оны үед хийж исэн. Тэгээд би тэр үед дөнгөж оюутан болоод исэн. Чөлөө аваад эмээгийн алтан газны найранд очиж исэн л доо. Тэр нь хааны инглээ Баянгор аймагт болж ирсэн. Тэгээд тухайд Баянгор аймагт чи хамгийн том ресторан уран хайрхан гэдэг нэртэй байлоо. Тим нэртэй ресторан байлаа. Тэгээд тэн дээр яаж ширээ засчихсэн гэхэлэр тайзны эсрэг талд им П хэлбэртэй 3 урт ширээ засчихсэн. Тэгэл ерөөс ингээл 2-2-оор урдаасаа хараал ингээл нэг юм уртаашаа суусан надад санагдаад байгаа. Яг нэг юм нэг нөгөө гэртээ тэмдэглэж байгаа юм шиг хийсэн байна шүү дээ. Тий. Ингээл уртаасаа суусан санагдаад дээд надад. Гэтэ арай үгүй ч гэж магадгүй. Тэгээд тэр үйлчлэгийг яаж явж ирсэн гэхээр ер нь бол яг нарийн ширээнд оролцоогүй ч гэсэндээ бүх үйлчлэгийг нь манайхан одоо хүүхдүүд нь гэсэн үг шүү дээ. Эмээ 3 хүүхэдтэй манай ээж хамгийн том нь тэгээ энэ хэд хоорондоо ярьж агаад бүгднгийн цанаас нь байхаар зохион байгуулсан. Зөв. Одоо манай гэрлээ чинь тун удахгүй бас алтан газрын найр хийх сайн сонсоод аваарай гэрлээ. Тийм. За ингээд би ойрхон шиг нэг 2-3 найранд өргөцсөн юм а. Тэгээд за ээж маань ээжийн ээж 70 хүрээд. Гэхдээ бид нар цомгол тэмдэглэсэн л дээ. Гэхдээ ингэсэн хотын төвд нэг гоё ресторан сонгоод тэгээд тэр ресторан өөрөө тустай юм гэртэй байсан. Мансартан дээр гэртэй байсан. Тэр гэрийг нь гэрт нь нэг хитүүлэхнээ яг ингээ халуун ам бүлээрээ цуглараад сайхан л байсан. Тэгээд нэг морин ууртай хөөхд цаанаас нь гарч ирээд морин уур тоглоод өгцөн. Тэгжид дахиад нэг уртын дуучин хөөхд орж ирээ уртын дуу дууссан. Тэгээ ингээд гоё байсан. Тэр бол айгүй гоё юм байлаа. Хідүүлэхнээ цомхондоо хийсэн. За тэгсэн чинь саяхан бас нэг манай нэг нутгийн ах том шагнал авсан гавьяат болоод. За тэгээ гавьяатын найранд өргөдлөө. Тэгсэн чинь бүр энэ хотоос ч яах вэ? Ярамгаас жоохон дээшгээ юу гэдэг газар байлаа да. Нэрийг нь мартсан. За одоо зайсангаас бол би зайсангаар явсан. Зайсангаас бүр тэр дээшгээ юу руу очиж жагаад зайсангийн бүр нүхтийн дээшгээ явж байгаа дээшгээ ингээд замаас салаа явсан. Гэтэ их гоё газар байсан. Томоо ийм нөгөө найрын их гэртэй. За тэр их гэрт нь бол үндсэн найр нь болчихж байгаа. Тэгээд ийм гадуураа нөгөө амралтын ийм жижиг гэрүүдтэй. Тэрийг нь бас авцсан байсан. Тэгээ одоо юу гэдгийг сумаараач гэдэг юм уу тэр чинь аймгийн хүн учраас сум сумаас төлөөлөл ирсэн сум сумаараач гэдэг юм уу
нэг бодвол ингээд нөө 10 жилийн ангийнхан ч гэдэг юм уу, их сургуулийн ангийнхан ч гэдэг юм уу те тэрнгээр ингээд нэг юм чи найр тархлаар нэг юм нэг булангийн найр гэдээ үргэлжилдэг штэ. Булангийн найрууд нь тэр жижиг гэрүүдийн тэр чигээр бас автсан байсан. Булангийн найрууд нь тийшээ яваад тэгээд муудсан сайдсан машин дэргээ барьж чадахгүй болсон хүмүүс нь шууд тэнцэнэ хоноод маргааш нь явахаар зохион байгуулсан байсан. Их супер зохион байгуулалттай тэр бол их хүн болгон маш ам сайтай байсан. За тэгээд тэр нөгөө нэг мэдээж рестораны хоол үйлчлэгээ бол бас тундаг байсан. Жохон том гэртээ маш олон хүн байсан учраас жоохон шахалтаатай байсныг үл тийм. Гэхдээ агааржуултын их сайн бодох хэрэгтэй юм байлээ. Тэр бол нөгөө нэг гэр хэлбэртэй барьсан. Тэгээд энэ тэндгүй юм гоё порчтой байсан учраас тэр мөр нь онгоогоод салхи агааржуултан сайн байсан уу. Нөх олоолаа ингээ шахалтаад байгаа мөртлөө тэгж актер халууцаагүй. Тэгэхээр тэр агааржуулт маш сайтай байсан болов уу гэж бодож байна. За хөтлөгч нь бол бас дажгүй олонний танил хүн өргөцсөн байсан. Цоомоо ирсэн байсан. Тийм. Өргөн дэлгэр найр болж. Тийм, цоомоо ирсэн байсан шиг санагдаж байна. Тэгээд бодвол тэрднийх цоомоо өөрөө бүр тэр дуучин муучнаа бүгднийг зохицуулсан баг. За тэгээд нутгийн дуучид бол бүгдээрээ л ирсэн л дээ. Бүгдээрээ урж ирээд дуулж байгаа харагдсан. Тэгээд тэгж хийхлээр бас их гоё байсан шүү. Ер нь их бас өргөн дэлгэр сайхан болдгийм байлаа. Тэгээд эр хүмүүсийнхаа тав тухтай байдлыг аягүй сайн бодолцсон байна тий. Машины зогсоол тэгээд тэр чинь ингээд нөө зайтай болохоор очсон л байхад бол машины зогсоолын асуудал байгаагүй. Машины зогсоол нь бол хангалттай өргөн дэлгэр байсан. Тэгэл машинаа сайхан тавиал, сайхан найрлаад тэгээд нэг актер хотоос хол биш учраас дуудлагын жолооч дуудахад ирчихсэн. Тэгэхээр бас их амар байсан. Дуудлагын жолооч хурж ирээд тэгээд болж ийн гэдэг чинь бас хотоос хит хол бол дуудлагын жолооч молооч ирэхгүй бас зовлонтой доо тий. Хармаар агаад идэг гэтэл тэнд ингэж жолооч ирэхгүй нэг жоохон хүртчихэд идэг тий. Таны хэлж байгаа газар нэг бол номд гүрэн эсвэл их гүрэн гэдэг газар хоёрын айл нэг юм. За бараг л мөндөө номд гүрэн гэжсэн шиг санагдаж байна. Тийм нэртэй байсан шүү тий. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг энэ мэтчлэн байдлаар шагналын нараа яг яаж угаах юм бэ? Хаана байрлах юм? За тэнд нь ямар хөтөлбөрүүд байх юм? Гэртээ байх юм уу? Эсвэл ингээ гадуур тэмдэглэх юм уу? Гадуур тэмдэглэвэл ойролцоогоор хэдэн орчим хүнд ямар газар зүгээр юм гэх мэтчлийн шипигээ хоорондоо хуваалцсан гэсэн. Яг үнэ. За тэгээд тэр чинь ингэдэг юм билээ. Сүртэй юм билээ. Доотлолт нь ингээд тэр чинь хоёр давхартай том заалтай. Доотлолтоо болохоор ингээд 0 мол юу ч байгаа юм мэдхгүй. Тэнгүүд тэр доотлолт нь бүр ийм юу гаргаад нэг ийм зураг авахулдаг хэсэг гаргаад за тэнд нь яг тэр гавьяатын одон ахын сайхан зураг мурагтай тэгээ тэнд нь хүмүүс зураг хөргөө авахуулаад тэр чинь бас гоё юм байлээ. Дараа нь ингээ хүмүүст үзүүлэхэд ахын найранд очиод гэдэг. Тэр болгон нөөд ахтай бол цуг зураг авахулж чадахгүй шүү дээ. Тэнд чинь яг ингээд цуг зураг авахулсан юм шиг харагдахаар тийм ийм нэг ийм модель хийгээд тавьсан байгаа байхгүй юу. Тэгж мэгээд их гоё л байсан шүү. Тий. Тэгээ хөтөлбөрүүдийн хувьд болохоор надад юу санагдсан гэхээр за мэдээж хөтлөгч байгаа, хамтлаг дуучид байгаа. Тэгээ тэрнээс гадна хүүхдүүд нь ч гэдэг юм уу те гэр бүлийнх нь өөрсдөө мэдчилгээ дэвшүүлж урлагийн номер гаргавал их гоё санагдсан. Манай ээж, ах, эгч гурав дуу дуулж исэн. Томгүй ба хаяраар үнэнчлэн баясах гэдэг штеп. Энэ дуу дуулж ирснийг аюу та санаад идэв. Тийм. Бас нэг ингэсэн зүгээр одоо нөгөө шипил хуваалцаж байгаа юм чинь бас тэрэн дээр ингээд нөгөө нэг гадаадд байгаа хүүхдүүд ах дүүнэр нь бас шууд ингээд нөгөө видеогоор мэдчилгээ дэвшүүлж ирсэн. Тэр бас гоё санагдсан юм билээ. Тийм биз дээ. За Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Ингээд аавда сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Ингээд улам олон жил наслаарай ингээд хүүхэд нь ярьдаг ч юм уу те. Нэг бол те Солонгосын Сеул хотоос ярьж байна. Бид нар ингээд ахтай ингээд гэр бүлээрээ баяр хүргэж байна гэл дүүнэр нэгэл баахан хүмүүс суудсан. Тэ ингээд мэдчилгээ дэвшүүлж. Тэр эдгээр чи бас гоё л болд юм бэлээ. Нөгөө хүмүүс ч нөгөө ойрд уулзаагүй хараагүй хүмүүс тэр чин тэнд байгаа мó ойрд харагдахгүйсэн тийм байж тэр. Тэдэн хөвгттэй болсон байх шүү дээ. Гоё л юм байлаа. Уран амьсгалыг их гоё халуун дулаан болгож өгөх юм байна тийм байлаа. Тий. За гих мэдчлэг өнөөдөр энэ студийн хаврын хэдүүл ярина. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулчаад эфирийн хугацаанд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хитягаан туяаны үүдэлтэй хөвшөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниса брэнд хамтран ажиллаж байна. За анх 1992 онд Японд үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл судалгаа шинжилгээ болон технологийн дэвшилт тасралтгүй суурилж өдгөө дэлхийд дахна Азийн номер 1 нарны тос гих тодтолтыг хүртээд байгаа. Энэ бол
Shiseido Group-ийн тийм үү 100 гаруй жилийн хитягаан туяаны судалгаанд үндэслэн хийсэн гэж шүү. Тийм. За энэ бол Anessa гэдэг брендийг нарны тос юм байна. За тэгсэн Anessa брэнд зөвхөн нарны тос үйлдвэрлэх борлуулахаас гадна хүмүүсийн эрүүл идэвхтэй аз жаргалтай амьдралыг дэмжих зорилготой юм байна. Тэгээд дэвшилтэт технологи ашиглаад таны арьсныг болон одоо ирээдүйд одоо бол ирээдүйд үр дүнтэйгээр арчилж хамгаалахад чиглэсэн гэж байгаа. Тэгээд би нэг юм Facebook-оор явж байсан пост уншсан нарны тосоо байнга түрхэж байгаараа хүмүүсээ гээд яаж ингэ гэсэн нөгөө нарны хитягаан туяажин арсны хавдар үүсгэхэд ер нь бол нөлөөлдөг шүү дээ тодорхой хэмжээгээр тий. Тэгээд арсны хорт хавдар туссан эмэгтэй тийм орчуулагдсан пост байсан л да. Тэгээд тэрнээс харчаад бас нэрээ бид нар чи заримдаа ингэж тоодгүй ийм тохиол байгаад идэг. Гэхдээ бас нэг тохиол гэх юм бол эмэгтэйчүүдийн хувьд бол нүүрэндээ түрхчээд хүзүүндээ түрхдэггүй гэх мэтчлэн тий. Ийм байгаад байгаа. За Anessa гэдэг энэ нарны тосны хувьд бол шахдаг савлгаатайг нь би өөрөө хэрэгэлдэг. Яагаад үг гэхээр ер нь нарны тоснууд ингэж ийм түрхэхээр нэгдүгээрт цайрах гэдэг тохиол байдаг. Айгу цагаарчаад идэв нэг юм. Бодохгүй л ингээд нэг юм хөхөрсөн юм шиг муухай. За хоёрдугаарт нь зурал амтгаа өтгөн байгаад идэв. Тэгвэл Anessa гэдэг нарны тос бол маш гоё шингэн буюу юу бүтцтэй, усан суурьтай бүтцтэй гэж хэлж болно. Тэгэхээр ингээд бодогны суурьж болчдөг гэдгээрээ миний сонголт болдог байхгүй. За тэгсэн байна. Зөвхөн нарнаас хамгаалахаас гадна арьс арчилгааны орц найрлагатай тул хялгсан үрчлэгийг бууруулж, арьсыг чангалж мөн нүүр бүдэлтийн сөөрч болдгоо гэж хэлсэн байна л да. За энд нэг хэрэглэгчийн сэтгэл байна. За Монгол орны эрсдэс уур амьсгалд тохирсон нар салхи болгон шороо тоосны хамгаалалт өндөр удаан барилттайгаас гадна маш хөнгөн бүтцтэй арьсыг чийгшүүлдэг. Shiseido брэнд гэхээр хүн болгон чанар технологиг нь мэдэндээ гэсэн байна. Энэ би ер нь бол нөгөө нэг тэрмэл хүн бодглохоор би маш сайн мэддэг л дээ. Ер нь хүн яахлаараа харалдгүй гэхээр нарнаас гадна салхи байдаг байхгүй. Салхи бол ерөөсөө тэ бараг л нарнаас илүү шүү. Тийм учраас нар салхинаас давхар хамгаалж байна гэдэг бол энэ үнэхээр супер юм байна. Тэгээ манай эрэгтэйчүүд нарны цус төрөхөөс зайлсхийгээд идэг шалтгаан бас тэр нөгөө нэг цайрдагт нэг хөхөртөгтэй холбоотой шүү дээ. Ингээд нэг юм будцсан юм шиг болоод идэг. Тэгвэл Shiseidoгийн Anessa гэдэг брэнд бол маш гоё тийм нөгөө төрхээгүй юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Ийм даваа талтай шүү. Би хар бад залуудаа тэнэмэл явахдаа Австралид очиод наранд бүр ингээд хурууныхаа энэ арьсыг хуудартал түлэгдээд тэгээд энэ нарны тос гэдэг юмны учир жанцыг ойлгосон байхгүй. Одоо бол ичсэн нэрлэхээ байсан. Ийш тийшээ явахдаа бол зүгээр гамгүй нилаатал түрхэл тэгээд явж хамаагүй тэр цайрж байрна. Хамаагүй. Ер нь бол тэ хүн ер нь хамгаалах хэрэгтэй байна. Үнэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7272 тэгтэг 88 гэсэн дугаараас авна. 7272 тэгтэг 88. Facebook-ээс Anessa Mongolia-г хайх юм бол албан ёсны хуудас нь гарч ирээд мэдээлэл авах боломжтой. Илүү шипийн нэвтрүүлэгтээ хитягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Anessa брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За эфир хугацаа нээсэн 77 78 83 77 77 88 гэх хуудасны дугаар руу холбогдоод ямар сэдвээр ярих вэ гэхээр за нөгөө найр хийх газраа хідүүлээ яг яаж сонгох юм бэ, хаана хийх юм бэ гэдэг талаараа шипигээ олцсон гэсэн үг. За тий. За тэгээ ер нь найран дээр те ингээ хүмүүс за тэгвэл гоё юм байлаа шүү, ингүүл гоё юм байлаа шүү. Эддээ тийм хоол битгий аваарайч гэдэг юм уу те. Эддээ тэрэн дээр анхаараач гэдэг юм уу. Тийм нөгөө өгөх ёстой шипинууд байвал өгөөл яваарай ер нь. Тий. За би зүгээр нөгөө нэг хүн холбогдоогүй дээр хэлэхэд манай аавын юу болоод манай аав чинь социологийн шинжилгээ ухааны доктор болоод бид нар найрыг нь юунд хийчихсэн Улаанбаатар төсчд буудалд хийчихсэн. Хэрвээ төрийн өндөрлөг ирэх гэж байгаа бол маш нарийн урдчилж ярих хэрэгтэй мөлий. Тэр чинь ингээд эхлээд одоо ингээд найр болох гэж байна. Бид нар чинь нөгөө тухайн үед чинь төмөр очиргой улсын хурлын дарга байсан юм байна. Тэгээ төмөр очиргой чинь нөгөө социологчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч нь байсан. Тэгээ ирнэ гээд тэгсэн чинь зүгээр ингээд хурж ирэл баг хүн болгоныг нэгжээл тэр чи айгүй айгүй сэтгэл төрүүлэхээр байгаа байхгүй. Тэгээд санд суудлыг ингээд хоошоо галтгоороо тоогооч могооч нь ороод ингээд нарийн юм болд юм л шүү дээ. Тийм учраас хэрэг төрийн өндөрлөгөөс ирж байгаа тохиолдолд бол тэрийг бас наривчлан тооцох хэрэгтэй юм лээ. Урдчлаад тэрийг яриад тэ хүмүүсттэй яг цагтаа цуглахгүй бол ингээд орон орохгүй. Яг ингээд юу ирсэн байх үед бол хамгаалалт улсын хурлын дарга ирээд ингээ орцсон хамгаалттай байх үед гаднаас ямар ч хүн ирээд оруулахгүй. Дүр зүр байж тэ гэдэг оруулдаг юм бэл.
нөгөө бус Гэх учирч мэт юм амжаад тий. болдог учраас тэр эдрийгээ урьдчилаад бас анзаарах хэрэгтэй байдаг юм лээ шүү. За, өстой үнэхээр чухал шиг байна. За, эхний сонсогч 8936 өдрийн мэнд. Байна уу? Байна. Өдрийн Сайн мэнд. байна уу? Байна уу? Байна. Ой, за аав ээж нь байна уу? Байхгүй ганцаар байна. За, уучлаарай. Аха. Дараа нь хүүхдтэй холбоотой сэдвээр холбогдож орж ирээрэй за. Нэвтрүүлгээр холбогдорой. За. За. Астаа холбогддог хүүхэд байна. Голоор нь тас гэж ороод ирлээ шүү дээ. Тийм байна. За, сараач ингэсэн байна. 20 гаруй жил боддоор игч дүү хоёртойгоо уулзж байгаагүй байжгаад гэрлээгээр уцаар мэдчилгээ дэвшүүлж байсан шүү дээ. Өстө гоё юм бэлээ. Манай ач гайхаа шокроод гоё юмас гаргаж чадаагүй гинэ. За. 98 тэгтлээ өдрийн мэнд. Өдрийн мэнд ээ. За, сайн байна уу? Өдрийн мэнд. За, сайн байна уу. За. Ойрхон найр наадамд очих уу? Найр наадам зохион байгуулах уу? За, би болохоор эрэгтэй дүүийнхаа найрыг хийсэн байгаа. За. Жоохон чанга Би ойрхон болоогүй нэлийн олон жилийн өмнө хийсэн. За. За, одоос гоё болж ирсэн сонсогдож байна. Тий. Тэгээд харамсаад идчихдгээр юу яагаад нөгөө нэг ресторан хийх юунд харамсдаг гэхээр ресторан хийхгүй яваа гэж харамсдаг. За. Яа тэгэхээр нэг төсвөө хэмнэж байгаа гэд гэртээ хийсэн баггүй юу? Тэгсэн чинь ялгаагүй адилхан орсон мөлий. Тэгээд бөөрч өөрсдийгөө ядраагаад айгуу төвхтэн нар хийжсэн. Нэг ясандаа нөгөө хийх ажлуудыг энэ хийдэг хүмүүст нь даатгахчул зүгээр Тэг чаддаг хүнээр нь чаддаг юм хэлбэл амар юм Би байлаа гэж. ялгаагүй адилхан төсвөө мөнгө ордог юм лээ. Би одоо бүр эргэж бодохдоо дахиад найрыг хийчмээр санагдаад идэв шүү. Одоо тэгээд өөрийнхөө найрыг л тэгж хийндэ. Өөрийнхөө найрыг хийсэн байгаа шүү. Яа. За. За. Нэрэ яаж хаана хийв? Тийм манайх Аран гамшд гэдэг юм уу? За. Та одоо арангаагаас холбогдож байгаа юм уу? Чи Аран гамш салгадчих. За. Манай аймаг байна. Тэгээд эрэгтэй анхныхаа нэг эрэгтэй дүүхэнэ нарыг жоохон туршлагагүйтаад. Тэгээд нэг төсөө хэмж байгаа гэсэн чинь шаал дэмий хэмсэн дээ. Айгуу гоё хийсэн бол гэл одоо л боддгийн тэгээд хүмүүстэй захихад ер нь ядлахаагүй адилхан мөнгө ордог юм билээ. Тийм учраас ресторан хийвэл зүгээр их юм билээ. Хүмүүсийн даатгаад явсан хамаагүй амар гоё олно гэж бодож байна. За. За, холбосон баярлаа. Хэрэгтэй шип юу байна? Арангаагаас холбогдож байгаа хүн өнөөдөр арангаа цагаагаар ямар байна? Жоохон салхитай л амжнаас л дулаахан байна уу? Одоо бас л адилхан л байна. Шороогоор шуураад байна. Тий. За тааштай ажлын амжилт хүсье. За баярлалаа. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Нэрээ шууд ингээд юу атсан дээрээ. Тэгэхгүй болохоор яг ингээд өнөө найрны ард ингээд байгаа хүмүүс айгүйх ядардаг. Тэгээ тэр чинь ер нь мөнгөөр үнэлэхэд айгүй хэцүү юм байлээ штэ. Дараа нэг хэд өдрөөрөө нойр хүрээл жоохон хэцүү. Юу ядгаа ер нь тэгээд нөө хөл хөдөлгөөн болоод одоо ч нөө нэг хаалгууд нь кодтой модтой тэгээд одоо орон сууцны гадаа чинь машины зогсоол нь ямар вүлээ те тэгээд орой өдөж болохоор манай монголчууд ч яг найрлаа сурцсан хүмүүс чинь найр тарж өгөхгүй тэгээд дуулна хав ойрынхоо хүмүүс жоохон саад доктортой байна те орон сууцнд тэмдэглэх уг нь гоё л доо гэхдээ тийм төвхтэй талууд ихтэй болчиход байна. Тий. Тэгээ дээрэс нь яг ингээд найрны ард ингээд ажиллаж үзсэн хүний хувьд би уг нь бол ингээд найранд ирсэн ах トゥ хамаатан садантайгаа ингээд гоё юм яриад ойрд юм байна, тийм байна, сонь сайхан сонсоо суумаар gaахгүй. Тэгтэл ингээд би галтгаанд хоол игээд штэ. Тэгээд нэг мэндийн зөрүү мэдчихэл тэгэл галтгоонд хамаг цагийг өнгөрүүлчихэж амар харин байгаа байхгүй юу? Тийм ээ. Яг тэгдэг. За, эфир усны дугаар 77 38 83 77 77 88 30 усны дугаараар холбогдож нэвтрүүлэгтээ орноо. Яг л одоо ийм нөгөө нэг төрийн хүндэтгэлийн арга хэмжээ биш бол нэг ийм найрыг гоё нөгөө ийм нөгөө церемони байдлаас илүү одоо ингээд яг албан ёсны байдлаас илүү гоё ийм хөгжилтэй хөтлөгч гоё юм билээ. Годоор нь инээдэм нариг ам болгоод те хүмүүсийг ингээд хөгжилтэй байлгаад ядаж тайзан дээрх болж байгаа үйл явдлыг те анхаарлыг нь хандуулаад хүмүүс чинь ингээд нэг юм нэг гарч ирэл дөрөн концерт хөтлөж байгаа юм шиг ингээд хөтлчлэр чинь нэг ингээд нэг
тэнчэнэд ширэн дээр дүгнэлтэд тайз ингээд нэг анхааралгүй болчдөг штэ. Тэгэхгүй тийм нэг хөгжилтэй хөтлөгч бол за манайхаа гэж байгаа л те ингээд бүх юмыг ингээд анхаарлын төвд оруулж чаддаг. Тийм хөтлөгч дээр юм байлээ шүү ер нь бол. Хүмүүсийн нэг тийм нөгөө эхэндээ бие бариад идэг нэг уур амьсгал байдаг штэ. Нүүр хагарч өгдөг. Тэрийг л бол тас зогчдөг хөтлөгч байх юм бол тэгээл гоё халуун талаа уур амьсгалтай болчт юм биш. 93 өдрийн мэнд. Өдрийн сайн бацгаана. За тийм ээ. За ойрхон зурдаа. Найр наадам. Аавынхаа алтан гацны найрыг тэмдэглэж өгсөн байна. За ямар гашуун туршлага байна? Шууд авчингууд айгуу сонь толгомдоо сонир болтой юм шүү дээ. За ямар гашуун туршлага байна? Хүмүүс хэлэхээр юм байна? Гашуун за бараг гашуун юм да. Би нөгөө аавынхаа найрыг ихээс хоёрлахнаас миний дүү мэцэслэх хэмжил болохоор хамаач даавгүй тэгээ би бүх юмд нөөр гүйж аваад бүгдийг зохицуулж өгсөн. Тэгээ тэр орой бол ерөөсөө яг л би тэр рестораны дэв шиг л байсан. За. Тэгэл хоол нь яаж ийн тэр юм нь яаж ийн энэ яаж хүмүүс нь сууж байна уу гэд. Тэгээ яг зүгээр би бодохдоо аавынхаа бүх үе манай өвөөч ихээс их олоолаа л та. Тэгээ үеэлүүд их олонтой. Тэгээд хэдий цагаан сар болдог ч гэсэндээ бид нэр бас нэг хоорондоо уулзаж очиж чадах. Манай үеэлүүдтэйгээ нэг сайхан байхаас ингээл яриад идэг байсан. Тийм мөрөөдлийн биелүүлэхтэй болохоор бүх үеэлүүдийн дуудаад манай 67 оны үнэлтэй. Тэгээд яг тэднийг залуу байх үед нь яг хийд болж байсан одоо бооны маба өөр юу гэдэг тэр хамтлагуудын дуунууд яг тэднийг залуу үед нь л бутаж аваарч одоо яг тэрийг л мэдрүүлэхийг л зорьсон. Тэгээд манай одоо энэ хамаатнуудын тунд одоо наадгал нарийн амтан байхгүй юм аа. За. Тэгээд их гоё л байсан. Хамсаатай байгаа. Тэг хамсаатай байгаа. Тэгээд саяхан бас нэг манай тэр нэг үеэлүүдийн нэг нь Америкт амьдэртэй. Тэгээ бас тэнч бас нэг найр хором зохион байгуулах болоод надаас туршлага судлах маягтай. Тиймэрхүү байсан шүү. Гэхдээ тэр аав ээжигээ баярлуулаад тэр залуу үед нь угаасаа хөгжим гэдэг өөрөө яг тухайн үеийнхэн сэтгэлдлийг хүн төрүүлдэг учраас тэр хөгжмөөр дамжуулж тэр залуу үед нь ачуулах гоё юм байлээ. Зөв. Тэгээ би бол тиймэр шиг хийх гээд байгаа. Тэгээд тэр оройг ямар ч тэр стрессгүйгээр тэгээд тэр сайхан залуу үеийг дуртаад эдгээр чинь хөгжмөн гоё байчаар тэгэл ер нь тэгэл амар настраар очт юм л шүү дээ. Тэр нэг хүмүүс лед дэлгэц гэж юм би олсон шүү дээ. Одоо бол. За лед дэлгэцийг нь яаж ашиглав? Лед дэлгэцэн дээр нь би манай өвөө эмээ хоёр одоо бурхан болсон л таа. Тэгээд өвөө эмээгийн альбом байдیں۔ За. Тэгээд яг аавыгаа өвөө эмээ хоёрынхоо залуугийнхэн зургийг тавиад яг аавыгаа бүр одоо нялх байх үеийнхэн зургийг голдно гэж эвлүүлж тавиад тэгээд бүх зургуудыг нь оруулаад тэгээд тэр нөгөө нэг үндэсний хөгжмийн юу хийгээд идэг нэг электро нэг банд байдаг шүү дээ. Юу гэдэг нь шүү дээ. Нэг за нийлээд хамт мод энтер гэдэг нэг water энтер гэдэг нэг тиймэрхүү айхон дэвсээд тэрний дээр ус гэдгийг нь дэвсэж байгаа. Тэгээд би тэр нэг аавынхаа бүх амьдралыг туулсан яг тэрийг нь зургаар нэг он цагийн дараалалаар нь ингэж оруулаад тэгээд хойно ингэж яг дэлгэцэн дээр нь одоо нөгөө харах хэмжээ болж байгаа үед эсвэл нөгөө хүмүүс нэг найр цугалтал ингээд хүмүүс нэг хийцгүүрээ байж идэг шүү дээ. Тэр үед нь энэ тэр хойно ингээд тавьсан чинь хэл гоё санагдсан юм шиг байлээ. За. Сонсож байгаа миний сэтгэл хөдлөд байхад чи. За. Яг л ийм шипинүүд чи хэрэгтэй байгаа маа хүмүүст найр хийхэдтэй ингээд нэг дэлгэцэн дээр нэг ганц юм одонгийн зураг эргэлдүүлээд идэг. Тэгэхгүй тэр лед дэлгэцийг ингэж гоё баялаг ашиглах хэрэгтэй байгаа юм л да ер нь бол. Тэгээд ер нь залуучуудаа хэлэхэд одоо ингээд бидний төлөө л одоо ингээд бүх залуунаас зориулсан ээж аав одоо энэ хүмүүс амьд дээр нь залуу бас учиртай царигтай байгаа дээр нь сайхан баярлуулах гоё юм байл шүү гэж хэлэх гэж байна. За баярлалаа. Албасан баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Нэрээ сая зураг гэсэн чи санчлаа. Нэг найранд очисон найзынхаа аавь тэгсэн ингэсэн
сүүлийн үед нэг хиймэл аюухаа хөгжсөн шүү дээ тий. Тэгээд аавынх нь аав ээж нь бурхан болсон л да. Тэгсэн нөгөө хиймэл аюуханаар баахан зураг зуруулад аав ээжтэйгээ хамт байгаа зургийг баш олноор нь зуруулад янз бүрийн байдлаар зуруулад тэгээд зарим нь нөгөө нэг юм сэргээцэн зургнууд байгаа шүү дээ тий. Залуухан зургнуудыг сэргээгээд ингээд харуулсан чи тэрүүгээр дүүрэн би өөртөө ингээ уйлаад авсан. Тэр бас айгүй гоё санаа юм билэ. Тэгдэг. Тэгээд одоо энд бол бичсэн байна л да. Алдарт эхийн одонгоо угааж байсан. Шипи гэвэл алдарт ээжүүдээрээ угталт хийлгэсэн найрны уур амьсгалыг их гоё болгосон гинэ. Алдарт ээжүүдийн групп гэж байдаг. Тэгээд одоо нэг айлд чинь олон алдарт ээж байвал тэдний зөвхөн досч авч идэр гоё юм байна. Тийм байна. За мөн охин маань надад зориулж бүжиглэж өгсөн их том бэлэг байсан даа гэж. Түрүүн чи хэлсэн шүү дээ ингээд юм. Ойр дотны хүмүүс нь урлагийн номер үзүүлэхлээр их гоё байдаг. Тийм зөвхөн ингээл гараад хайртай шүүгээд үг хэлэх биш. Нэг тийм чадж байгаа гоё байгаа эдгээр хамаагүй шүү дээ. Сэтгэлээ гаргаад те нэг ингээд нэг дуу дуулдаг ч юм уу, шүлэг уншдаг ч юм уу, бүжиглдэг ч юм уу энэ бол их л гоё болгох юм байл. Яагаад гэвэл бүх хүмүүс тэднийг л харж идэг те. За эдгээр нь яаж баярлж ийн гэдгийг харж идэг учраас тэдгээр нь ингээд гоё номер үзүүлээд аав ээжтэйгээ ойрхон байгаагаа харуулах чи их гоё юм байна шүү. Хинч алдчихлаа гэдгүү, хинч солгоорчлоо гэдгүү л юм бэлээ. Тэгээд уур амьсгал бүр илүү гоё халуун дулаан болдог санагдсан шүү дээ. За эфир усны дугаар 77 38 83 77 88 гэх усны дугаар руу холбогдож нэвтрүүлэгтээ оролцсноо. За оюун тунгад өсгсөр ором 20 гаруй хоногийн өмнө байшингийнхаа найрыг хийсэн. Монгол шиг 100-200 хүн ирдэггүй. Найз нөхөд дотны хүмүүсээ нийлээд 50 гаруй хүн 2 хуваагаад гэртээ хийсэн гэж. За 86 78 өдрийн мэнд. Өдрийн мэндэ. За сайн байна уу? Сайн байна уу? За энэ сэдвтэй холбоотой шипи гэхээр 20 онд манайх хүүхдийн хурмыг хийсэн наран нөгөө инх тавины бүрний доотлын наран моол гэдэг шүү дээ. Тийм хийсэн. За тэгээд дээр нэг гоё том ресторан тааш тий. Тэгээд дараа жил нь ээжийнхээ 80 насны айг хийсэн. За тэгээд тэрнээс хойш нэг жилийн дараа хүүхдийн сэвлэг үргэх гээд ингээ 3 ойрхон юу хийсэн. Гэхдээ найр наадам гэж хийж гоё энэ тэнгэр явж гоё яадаг л та би найр амар дуртай. Тэгээд яг ингээд ресторанд ороход юу яадаг штэ ингээд нэг рестораны тавхтай хоол ингээд тавиал нэг шарсан дахиач гэдэг юм уу юу ч ингээд нэг рестораны нэг цэмцгэнсэн хоолнууд байдаг штэ. Тийм хоол яг мэдээж байх хэрэгтэй л ах. Гэхдээ надад ингээд юу бодогддог вэ гэхлээр яг ийм ресторанд ингээд бодж байгаа ч гэсэн гоё бууз байвал ингээд томоо тавганд ингээ овоолоо тавьсан бууз байвал би тэр бууз тийм л бол аюу гоё болох юм да гэж би л боддөг юм аа. Зөө. Би нэг найран дээр очсон чи ингэсэн. Тэр надад аюу их гоё таалагдсан. Яасан гэхлээр ууц тавьсан байжгаад тэгээ ууцаа тэг ингээд 2 ууц тавьсан байсан байхгүй ороход тэгээ энэ одоо 2 ууц тавьдаг нь яаж байгаа юм бол гэсэн чинь яг ингээд найр ингээ гоё яваад эхлээд ингээ хүмүүс цууш мушаа идээд нэгдүгээр хоол нь ирсний дараагаар одоо ингээд энэ ууцыг бол манай нөгөө найрын эзэн хөндөөд тэнгүүтээ эднийг одоо ингээ бүгднгийн жижиглээ та бүхэнд ингээ шараад ширээн дээр чинь тавина гэсэн чинь яг ингээд нөгөө нэг за нэг 8 ширээ юм уу 10 ширээ л байсан байлгүй дээ. Ууцыг чи яг ингээд 10 хуваагаад шараад хажууд нь ногооны салаад бодоод тавиад ингээд том царан дээр авчираад ширээн дээр тавьсан чинь нэх гоё болсон. Тийм ээ тий. Нөгөө ууцаа хуваагаад таллаад ширээгээр явуулдаг штэ. Манайх бол шарлгүйгээр тэгээ шууд үсээд ингээд том тавганд хийгээд тавганд тавьсан. Тэгээд яг нөгөө ээжийн найрыг болохоор гэртээ хийсэн л дээ нөгөө тийм актер олон хүрээнд биш цомхон хийсэн. Хүүхдийн найрыг бол бас нэг тийм хүүхдийн одоо энэ нэг насны өссөн өдөр ч юм уу эсвэл сэвлэг үргэх энэ төр тийм юу хийх өөрхөн яг зөвхөн хүүхдэд зориулсан тийм юунууд тайхмууд аягүй хүмүүс хийдэг болсон билээ шүү дээ. Одоо энэ тоглоомын газрууд ч хажуудаа нэг тийм парти рум гэдэг нэг өрөөтэй болсон юм билээ шүү дээ. Тэгээд нэг 100 орчим 100 ч хүрхгүй дээ нэг 70 орчим хүний багтаамжтай хүүхдийн юм дээр болохоор тэгээд нэг актер олон хүн ирэх юм биш тэгээд нэг 70 орчим хүний багтаамжтай тийм газар ингэж хийжсэн. Гэхдээ надад бол ерөөсөө л тэр рестораны тэр гоё
цэмцгэнсэн ингээд хутга муцгаар ингээд зүсэж иддэг хоолыг бодвол ямар ч үед одоо тэр нөгөө саяын хэлдэг шиг уут зүсэж ингээд тавиад тэгээд гоё бууз ингээд овоолон ингээд байдаг байв. Наад чи гоё юм байна. Наад чи бол гоё санагдаж байна ингээс. Гоё идэнхтэй гэдэг юм уу тийм нэг Монгол уур амьсгал орсон. Тийм байна. Өстой гоё юм байна. Тэгээд ингээд нэг татчгаал нэг бууз өнгөө сууж ахсан яах юм бэ? Тийм шүү дээ. Тэгээд хурим найрамд чинь ихээр л идэн шүү дээ тэр чинь ямар хүнд багцын бууз гэж ямар үг биш биш тийм. Тэгээд хурим найрамд чинь юм идэж чаддаг хүмүүсээ чадахгүй хүмүүсээ ногоо идэж чадахгүй хүмүүсээ тий ногоо голцоо хоол ээж сайхан Монгол бууз ээж ивэл зүгээр л юм байна тий. Тийм байна тийм байна. За баярлалаа. Ресторанууд болохоор бууз өөрсдөө менюнд нь байдаггүй байхгүй. Тэгэхээр одоо тэгээд яах вэ? Өөрсдөө авчираад бид нар ингэж яана гэвэл гоё л. Надад бол бууз л ерөөсөө айгүй гүйлэгдчихсэн. Урдчлал захид ярилцгал өстэй байна. Ер нь бол бид нар бууз наваад ирээ та нар зүгээр ингэж чиглээд 30-30-аар нь тавган дээр тавиад нэг ширээн дээр тавиад өгчөөрэй гэж тэгэхэд болох юм шүү. Яг үнэ. Тий. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Сайхан шипээ байна. За. Тийм байна тий. Тэгвэл нэрээ нэг гоё болох юм байна. Нэг гоё болох юм байна. Тий. Тэгээ ер нь найрнуудын хувьд ажиглаад байхад за хурим найрны хувьд ч гэсэндээ бүфэ хоол айгүй зүгээр юм уу санагцсан. Хүмүүс нөгөө өөрийнхөө идэж чаддаг зүйлийг чаддаг хэмжээгээр авчт юм байна. Босоод бас нэг өөрхөө алхачихын дэрч. Тий, алхачин тэгээ хоорондоо чаддаг одоо нөгөө идэг идгүүгээ гэхгүй тавган дээр үлдээд авахгүй айгүй зүгээр юм бэлээ. Тий, манайханд тэгтээ нэг бүфэ хоолны соёлд суралцах гэж нэг юм байгаа. Нөгөө олон удаа босоод авна гэдгийг ойлгохгүй нэг удаа ингээ авчдаг. Тэгээ идэж чадахгүй юмнууд авчдаг. Баахан хоолны үлдэгдлүүлдээгээд тэгээд ингээд нөгөө жоохон харамсалтай байгаад идэв. Тий. За, Улаанбаатар хотод 10 цаг 40 15 цаг 42 минут болжээ. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэд хөдрөлт таагүй үнээр ард тоцорлоо. Триклор хөс дарагч. За хэрвээ танд хит хөлрөлттэй холбоотой асуудлууд байгаа бол нааш анхаарлаа хандуулж агаарай. Гарын алга хөлөрдөг, байнга нойтон байдаг. За суу болон хөлийн уул нойтон байх, хит хөлрөх. За эсвэл нөгөө таагүй үнэр буюу дээ холмостой шивэртэй ч гэдэг юм уу. Ийм асуудалтай бол нааш анхаарлаа хандуулж агаарай. Битээр триклор гэдэг энэ бүтээгдэхүүнийг танилцуулнаа. За хүнд ер нь бол хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг юм байна. Энгийн хөлсний булчирхай, өвөрмөц хөлсний булчирхай гэдэг. За энгийн хөлсний булчирхай гэдэг нь бол бидний нөгөө нэг ингээл зүгээр ямарваа нэгэн үнэр танаргүй тийм хөлс байдаг штэ. За үнэргүй өнгөгүй хэвийн хөлс ялгардаг. За харин өвөрмөц хөлсний булчирхай гэдэг нь бол хүнд нэг наснаас эхлэн үүсч бий болдог бөгөөд 10-аас 13 наснд буюу яг одоо бэлгийн божилтын үед бол илүү үйл ажиллагааны төвчтэй ийм булчирхайнууд биеийн тодорхой газруудаар байрлах бөгөөд дааврын зохицуултыг хийж байдаг. Маш чухал үүрэгтэй булчирхай л да. Гарын алга, суух, хөлийн уул, хөхний энэ доогуур, нүдний зохины эргэн тойронд одоо бэлэг эрхтний орчимд ч гэдэг юм ингэж байрладаг юм байна. Уг булчирхайнаас л арай өөр найрлагатай өтгөн хөлс ялгардаг ба энэ нь орчны нянтай нэгтгэлээрээ ийм таагүй үнэрийг бий болгоод идэг юм байна. Тий. Тэгээ нөгөө манайхан нэг юм холмостой холбоотой буруу ойлголт байдаг гинэ. Холмос ерөөсө төрлөх гэж байхгүй. Тэгээ дээрэс нь удамшдаггүй, халдварладаггүй юм байна. Хамгийн гол манайхан халдварчлаа гэдэг шүү дээ. Одоо ингэ нөгөө цамц өмсөд холмостой болсон. Тий, найзынхаа цамцыг өмсөд барин 50 ярддаг шүү. Тий, найзаасаа гэдэг ч юм уу тий. Тэгвэл энэ тохиолдолд тэр хүний хувцсанд наалцсан нэм бактерийн халдвар болсонтой л холбоотой байд юм байна. Тэрнээс төрөлхийн ч юм уу халдварлаад ингээ удамшаад байгаа тохиолдол байдгүй гэж шүү. За тэгвэл директор яадгийг. Директор бол шүү дээ найрлагандаа хөнгөн цагааны гидрохлоридыг 20%-аар ингээд агуулсан байдаг. Тэгээд 7 хоног хэрэглээд бүр 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг нь бүрэн зогсоочдөг юм байна. Тийм. Энэ нь одоо булчирхай үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй үйл ажиллагаа нь хэвийн байх бөгөөд зөвхөн гадагш хөлс ялгарах процессыг нь гадуур нь бүрхөвч үүсгэж чинь гэсэн үг. Ийм л учиртай юм байна. За тэгвэл яаж хэрэглэх юм гэхээр орой унтахынхаа өмнө түрхэх газраа эхлээд маш сайхан уугаана одоо гарын алга байд юм уу суугаад юм хөлийн уул гэдэг юм уу те. За ингээд маш сайн угаачаад хатаана. Хатаасныхаа дараа триклороос маш нэгэн хэмжээтэй түрхэх нь. Ер нь зузаан түрхэж огт болохгүй. Тэгээд маргааш өглөө нь босонгуудаа тэр түрхсэн хэсэг газраа угааж арчиж цэвэрлэх юм билэ. Ингээд эхний 7 хоногт өдөр болгон хэрэглэн за эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс байдаг шүү дээ. Энэ тохиолдолд өнжөөд нэг удаа хэрэглэнэ. Харин дараагийн 7 хоногт бол 2-оос 3 удаа буюу дунд нь ингээд нэг өдөр амраад ингээд хэрэглэх юм билээ сөөлжлөөд.
За тэгээд тухайн хүнийхээ онцлогоос хамаарат 3-аас 6 эсвэл 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг бүрэн зогсоох ийм бүтээгдэхүүн байна. За та бүхэн энэ Triclor гэдэг хөлс дарагчийг бүх хэмжээний сангуудаас судалдаа авах бололцоотой. Хэрв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя, эмчээс зөвлөгөө авъя гэвэл 9966 99 тэг 2 гэдэг утсаар холбогдоорой. 9966 99 тэг 2. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ хэд хөлрөл таг үнээр ард хоцорлоо гэсэн уриатайгаар Triclor хөлс дарагч хамтран ажиллаа. Баярлалаа. За. За элдвч би нэвтрүүлгийн дараагийн сонсогч. Өдрийн мэндэ. 9168. За өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргье. За сүүлд хизээ найранд очсон бэ? Манай өвөө. За өгөн. Манай самын зүүн жилдээд. За. Ой жилээ. Тэгээд манай өвөө төлөвлөж Монголын гэрээс тогш. За. Тэгээд зүүн жилдээ төлөвлөж нэрээс мохоо. За. Тэгээд нэг асар төлөвлөж тавхар кистений хүлээвс асдэн хүлээвс. Хоёр хүлээвс. За. Тэгээд манай яа нэг хоногоос хоолойгоос дөрөөнөгөөс. Гэрд бол 4 хоног болчих. Нөгөө төрөөссөн газар бол нэг л хонсон юм байгаа үстэй. Төрөөссөн хоёр орсон. За. Төрөөссөн газар 2 Ерөнхий дэлгэр болжээ. 4. Оо. Тэгээд нөгөө 100 жилтэй холбоотой болохоор бас их хүмүүс ирэх юм тий. Тэгэн. Я хоёр бэшхан тунд хоёр хаалны гистэй байвс зүгээр юм байсан. За. Нэгт бол амжихгүй байна уу? Тэгээд хоёр тийшээ хоолой өвөг дагаад яваад байсан. Тэгээд хаалны хүн ширэд хүмүүс сүлжлээд авах биднес түүгүүд амар юм байна. Бас бодмоор юм байна те. Нөгөө гэрээ төрөөсөлж байгаа асартаа ингээ хийж байгаа тэгвэл зөвхөн нөгөө төрөөслийн хүмүүс нь бол хоол хийх тоогоочнор тэгээ үйлчлэгчнэр юм байна. Зөв. Түүгээр хой биднес ийш нэг үстэй бахам эвгомэжа. Харин эвгүй духгүй байдаг те. Тэгдэг ер нь. Тийм найрын хажуугаар ахаад ингээд өөр нэг юм давхцаад авах ер нь л төвхтэй. Тэгээ найрандаа төвлөрөөд нэг сайхан жаргац ингээд дуулж хуурдаад тэгээд нэг сайхан байх гоё штэ. Өвгийнхаа баяраар би ч гэсэн л баярлмаар нь штэ тий. Тийм. Озон болсон. Яг зэйнэг авахгүй басгүй. Улсаас 4 хоног найрлсан. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ер нь бол яг нь одоо бид нар нэг юм нэг үйлчлэгээний байгууллагууд маань бас чандаржаад сайжраад хүмүүсийн одоо энэ хэрэгцээнд тааралсан бас багцууд гаргадаг болчих. Одоо жишээл хорим хийх зориулаад хоримын чимэглэлээ хийдэг болсон байна. Одоо юу гэдгийг хүүхдийн арга хэмжээ болж байгаа хүүхдэд зориулаад шаар марыг нь бэлтждэг болсон байна. Ингээд үйлчлэгээний байгууллагууд маань өөрсдөө бас сайжирсан байна. За ер нь бодволтой ингээд заавал нэг хүн ингээд гэр бүлээс нь санаа тавиад байгаа бол өөрсдий чинь л ингээд өөрсдөө л тэ ингээд санаа зовоод байгаа хэрэг шүү дээ. Ууг нь рестораныхаа менежер хөтлөгч хоёртой бүгдийн сайн тайлбарлаж хэлээд тэ яг цаг нарийн тохирчвол тааж гисэн сайхан сэтгэл амар суугаад найрлаж байгаа хэрэгтэй юм байна. Яг үнэ. За энэ дүрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ хит ягаан туяанаас үүдэлтэй хөвшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Анеса брэнд хамтран ажилласан. За мөн хит хөлрөлт таг өнөр ард хоцорлоо гэсэн уриатайгаар Triclor хөлс дарагч хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээг үйлэн авсараа 16 цагаар комментаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаах. За баярлалаа.